Tesla компаниг гүйцэтгэх захирал Elon Muskтай холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе. Тэгэхээр Elon Musk Tesla компани орхиж магадгүй гэдэг гарчигтай мэдээллүүд сүүлийн үед нэлээдгүй гарах болсон. Яагаад? Ер нь яагаад Elon Musk Tesla-г орхино гэж? Тийм. Тэгэхээр Elon Musk-ыг ер нь орхиж одоо Tesla компаниг орхиж магадгүй гэдгийг бол одоо Робин Денхолд нь бол нэлийн их анхааруулдаг байгаа. Яагаад тэгэхээр энэ хүн магадгүй яг тэр нэг одоо $1 триллион буюу нэг их $80 урамшууллыг бол цаашдаа авахгүй байх юм бол энэ хүн одоо энэ компаниг орхих буюу өөртөө байгаа тэрхүү бас хувьцаануудыг зарах боломж нь нэгтгэж ийм асуудал юм. Тийм учраас удирдах зөвлөлдөө юу гэж анхааруулж байна гэхээр Elon Musk-ыг авч үлдэхийн тулд тэрхүү амлсан мөнгийг бол өгөх ёстой гэж бол нэг талаасаа бол хэлж байгаа. За ингээд ойрын жилүүдэд бол яг энэ Tesla компани нийт одоо зах зээлийн үнэлгээг бол өнөөдөр $1.5 их $80 байгаа. Тэгэхээр энийг бол $8.5 их $80 болгох одоо зорилт байгаа. Хэрвээ энэ зорилт биелэх юм бол Elon Musk-д бол $1 их $85 бол одоо энэ хүү шагналыг бол өгнө гэдгийг бол бас мэдээлэл.